Дээд боловсролын шинжилэл төслийн хүрээнд Монгол Улсын боловсролын их сургуулийг түшиглэн зайны сургалтын төвийг байгууллаа. Зайны сургалтын төвийг байгуулахад Азийн хөгжлийн банкнаас 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 4 аймагт байрлах боловсролын их сургуулийн салбар сургуулиудтай холбогдох видео хурлын танхим, тестийн програмаар хангагдсан 120 компьютер бүхий үнэлгээний төв, зайны сургалтын мультимедиа студи, сургалтын цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх лабораторийг нийлүүлж өнөөдөр нээж байна. Энэ сүлжээг ашиглаад энэ зайн сургалтынхаа төвийг түшиглээд багш нарын мэрэгжил дэвшлүүлэх асуудлыг бол шийдэх өргөн болцоо нэгдэж байна л да. Тэр мэрэгжил дэвшлүүлэх багш нарыг бол хуучин жишээлх юм бол заавал томилт хүчээр Улаанбаатар хотод дуудаж авчираад бас зочд буудлын зардал гараад ингээд байсан бол ингэх шаардлага байхгүй. Цагаа зохицуулаад ажлынхаа байран дээр энэ онлайн сургалтанд холбогдсон танхимдаа ороод мэрэгжил дэвшлүүлэх сургалтаа явууллаа. Эндээс сертификат авлаа, өөрийнхөө чадварыг сайжрууллаа. Ийм давуу тал үүсэж байгаа ийм зүйл байна. Түүнчлэн зайны сургалтын төв нь ихтэй сургуулийн багш ажилтан оюутнуудад зайны болон танхимын сургалт явуулахаас гадна мультимедиа студийн тусламжтайгаар зайны сургалтын хичээл, лекцийн бичлэг, багш оюутны үйл ажиллагааг сурталчлах, багш нарын боловсруулсан сургалтын номыг дижитал хэлбэрт оруулах, онлайн шалгалт авах зэргээр ашиглах боломжтой юм. Уг сургалтын төвийг 21 аймагт холбохоор ажиллаж байна.